За сайн байцгаана уу кино товчны үзэгчдээ. Юуны өмнө энэ хүртэл дэмжсэн саб дарсан бүх үзэгчидтэй маш их талархлаа. Бид 100 мянга гол олжээ. Вау. Анти энэхүү дугаарыг цагдаагийн ерөнхий газар Монголиа болон нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөд хамтран хүүхдийн их аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилдөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшөд хөгжил, эцэгхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээр хэлтгэлтгүй харилцааг нийгмийн соёл болон төлөвшүүлэх зорилгоор 365 эвдрээгүй ирээдүйг бүтээн аяныг 2026 оны 4-р сарын 13-ны өдрөөс улсын хэмжээнд ихтүүж байгааг дуулахад маш таатай байна. Хамтдаа эвдрээгүй ирээдүйг бүтээцгээе. За, олон юм яриад явах. Кинонд орцгоё. Iris цувралын part 3-ын товчлыг хүлээн авна. Юкигийн оршуулга болох үед Хёнжун өөрийгөө буруутгах нь дотош орж зүрхлэхгүй зогсоно. Тэрээр арга баран нууц 80 X рүү залгаж тусламж хүсгээд хон зөвлөхийн дамжуулсан USB Хёнжунд байгааг сануулснаар бүх зүйл тодорхой болов. Хёнжун нөгөөх зүйлд USB байсныг гин тухаарч Юкигийн дурсгал руу яарн очивол ирэх тэнд байж байлаа. Энэ зур сөөлд Пексан, Сау хоёр нууцаар уулзсан. Пексан хоёр Солонгосын дээд хэмжээний уулзартаас NS-с хасагдсан санаа зовж буйгаа хэлээд Синхийг хуучин ажилдаа эргэн орохыг хүсэж байгаа учраас Сауд хандна. Хэрв тэр Хёнжуныг өгсөн гэдэгт итгэхгүй байгаа бол итгүүл. Энэ бол чиний даалгавар гэж төршөөв. Сау даалгавраа биелүүлэхээр шүн серверийн өрөөрөө нэвтрэн файлуудыг USB руу хууч авлаа. Маргааш нь Жун энэ мэдээллийн сан шалгаж байгаад Унгар гих шинэ хавтас олж харав. Тэр доторх онгоцны ослоос олдсон цогцсны мэдээлэл Хёнжунтэй с сэжигтэйгээр таарч байлаа. Үүнийг дагшруулахаар Хёнгюг ам нээлж, нууц мэдээллийг нь авч үзээд Хёнжунийхтэй таарч байгааг тогтооно. Жун энэ хүлэмжинд байгаа Синхи дээр очиж онгоцны ослоос олдсон цогцос Хёнжуних мөн болохыг дуулгав. Удаан хугацаанд үгүйсэж ирсэн үнэн нь баримтаар нотлогдоход тэрээр цочрогд орж, хамаг биеийн садгалан жижирч, амьсгалан даржтан, сэтгэл зүрхэн зүсэгдэн цөрхөн уйлахыг Сау асаас ажиглан зогсоно. Харин Японд Хёнжун өөр тохиолдсон бүхнээ Сонхвад ярьж өгнө. Синхийг үгсэн тухай сонсоод бүсгүй цочирдсан ч түүнийг амьд ритийг нууцалж харин ч Хёнжуны түүхэндх с сэжигтэй хідэн асуултыг гаргаж ирлээ. Хон зөвдхийн үхэл умарттай хамааралгүй. Тэгвэл түүнийг хэн асан бэ? Юун дарын аллаг. Хоёр солонгосын дунд дайн дэгдэх хэмжээний тон хэрэг байтал яагаад ийм амархан намжив? Далд тэрэгний бууд дээрх машины дэлбэртийгч умардынхан мөн үйлдээгүй. Хон зөвлөх болон Юкиг хөнөөсөн итгээд нэг хүн байх мартагтай бөгөөд энэ бүхэн нэг нь нууцлаг байгууллагын хувилдаан байж болзошгүй. Бүх хариулт нөгөө хэрэг доторх USB-нд байгаа. Хёнжун Сонхвагаас чи намайг арчхаад умард руугаа буцахгүй яагав гэж асуухад бүсгүй өөрийн түүхээ дэлгэв. Тэрээр тагнууч болохоор бэлтгэгдэж байхдаа хүн арч чаддгүй байсан ч явандаа ямар ч өршөөлгүй нэгэн болж хувирчээ. Тэр өөрөөс нь болоод ээж дүүн үгсэн хэмээн нулимс тусахад Хёнжун зөөлнөөр арчиж өгөв. Удаан хүдээсэн нууц үг тайлагдав. Тэр нь Iris гэсэн үг байлаа. USB дотор уг бүлэглэлийн бүх гишүүдийн мэдээлэл. Тэр дундаа хуучин дарга Пексаны хувийн хэрэгч байх нь тэр. Төд удалгүй Вик тэдний нууц байранд ирсэн ч Хёнжун, Сонхва хоёр хэдийнэ зогтож компьютер нь мөн устсан байв. Энэ үед Японы тагнуудын албаныхан тэднийг мөрдөн ирж бүх нотлох баримтыг цуглуулж эхэлнэ. Хёнжун, Сонхва хоёр холдож амжаагүй байтал Японы агентууд тэднийг илрүүлж тэдний араас хөөнө. Тэд нуугдж амжих бөгөөд Хёнжун бүсгүйг өөртөө наан тэрж нууж дөнгөв. NSS дээр хурлын үеэр Мижон өнөөдөр Синхигийн төрсөн өдөр гэдгийг сануулж гинтийн битэг барихаар санал гаргалаа. Багийнхан бүгдээрээ түүний гэрт очихоор тохиролцсон. Дотош орохын өмнө Мижон бүгдэд нь баярын малгай өмсөж гинтийн битэг барихаар гэрт нь орно. Гэвч Синхиг унтаагүй, харин ухаан алдсан байлаа. Сау сандран гүйж очиж яартай түргэн тусламж дуудахыг тушаана. Эмч Синхийг шингэний дутагдалд орж цусны дарагт нь ихссэн тул хэд хоног хэвтийн эмчлүүлэх шаардлагатайг хэлв. Сау түүний орны дэрэгдээс холдолгүй сахиж сууна. Хёнжун нууц 80 XS Iris гэж юу авахыг асуухад тэр нь Зевский 8 мөрвөлдөөнөөс ашиг олдог, терроризм болон арлаг үйлддэг олон улсын нууц байгууллага болох нь тодорхой болов. X түнд мэдээлэлээ өгвөл өшөө авахт нь туслая гэж ятгсан ч Хёнжун уцаа тасаж ирхэн. Маргааш нь Сау Синхигийн биеийн байдалд санаа зовж бууга хэлэхэд Пексан тэр ёроолтой хүртэл унах хэрэгтэй хэмээн хүйтэн хандна. Тэгснэ гинт чи Синхид сайн тийм үү гэж асуухад Сау сандран үгүйсгээд дарж одов. Харин NSS дээр Тэсон ажлын ачааллаа диiхгүй гомдлоход Сау нэгэн ажлыг нь туслахаар авна. Тэр нь Японы тагнуулын газраас ирүүлсэн сэжигтнийг таних ажил байв. Дискийг уншуулад Сау шоконд орлоо. Бичлэг дээр Хёнжун байцагдж байх нь тэр. Тэрээр Хёнжунийг амьд гэдгийг мэдээд Пексаны өрөө рүү яаран гүйсэн ч тэнд Синхитэй таарчгав. Синхи яг тэр өдөр ажилдаа эргэн орж таарчээ. Сау сандран дискийг нуугаад өрөөнөөс гарна. Шанхайд Чодён Сонхванаар усан онгоц дээр уулзна. Чодён түүний ар гэрийнхний үхвэд хүлцэд өтсөн ч бүсгүй түүнийг буруутгахгүй гэдгээ хэлээд нэгэн газар руу дагуулсан яваад Хёнжунтэй уулзуулав. 9 ранг. Чодён маш их уурхна.
Тэр Сонхваг урвсан гэж бодтол Хёнжун аллагын даалгаврын дараа NSS өөрийг нь хэрхэн хүсэр хайсан тухай ярьж үшээ авахт нь туслахыг ятган түүнд итгэж бууга харуулсан буугааж мөн түүний гарт өглөө. Уцгүй хятадын бомбд дээр зар сагнуурын хөлөг онгоцсон дээр ирж хөлөг онгоцыг барьцааж төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэв. NSS дээр Тэсон Японы талаас ирүүлсэн хүнийг таньсан эсхийг асуухад Сау манад огт хамааралгүй юм байна хэмээн хут хийлнэ. Түүнийг нууцаар бичлэгийг үзэж байхад Мижон хараад гайхан. Энэ Хёнжун мөн үү гэхэд Сау энэ бол сургуулалтын үеийн бичлэг гэж хурдан хот хэлээд устгаж орхив. Мөн маргааш Синхигийн иргэн ирснийг тэмдэглэхийг Мижон санууллаа. Өмнөд Солонгосыг чиглэн явах хөлөг онгоцон дээр Чолён Хёнжунийг хот ярьж буйг илрүүлэгч багжаар байцаалт хийн. Хёнжун хэлэхдээ тэрээр NSS ийн дэд захирал Пексан болон өөрийг нь ашиглаад хүсэр хайсан Өмнөд Солонгос улсаас өшөөгөө авах нь гол зорилго нь хэмээн заналтайгаар хэлнэ. Анти, энэхүү дугаарыг Цагдаагийн ерхий газар, Монголиа болон нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөд хамтран хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшөд хөгжид, эцэгхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээр хэлэлтгүй харьцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зорилгоор 365 эвдрээгүй ирээдүйг бүтээн аяныг 2026 оны 4-р сарын 13-ны өдрөөс улсын хэмжээнд эхлүүлж байгааг дуулгахад маш таатай байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээлэлээс үзэхэд захим орчинтой холбоотой хүүхдийн эсрэг гэмтрийг зөрчлийн эзлэх хувь жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд үе тэнгийн дээр хэлтийн ихэнх тохиолдол нь олон нийтийн сүлжээ, чат групп, мессежер гэх мэтчлэн захим орчинд үйлдэгдэж байна. Түүнчлэн боловсролын байгууллагын орчинд бүртгэгдсэн дээр хэлтийн 41% нь захим орчинтой хавсарсан хэлбэртэй байгаа нь асуудал улам нарийн далд хэлбэрт шилжиж байгааг харуулж байгаа юм. Захим дээр хэлтэн доромжилсан, гутаасан агуулга нийтлэх, хуурамч хаяг үүсгэн гүтгэх, хувийн мэдээлэл, зураг бичлэгийг зөвшөөрлгүй тараах, бүлгээр гадуурхах, дарамт шахарт үзүүлэх зэрэг олон хэлбрээр илэрч байгаа бөгөөд энэ нь уламжлалт дээрхлэлтээс ялгаатайгаар 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх, богино хугацаанд олон хүнд таахах, устгах боломж хязгаардагдмал зэрэг онцлогтой. Үүний улмаас хүүхдийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө илүү гүнзгий, удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй байдаг. Судалгаанаас харахад цахим дээрхлэлтэд өртсөн хүүхдүүдийн дийлх их нь сэтгэх түгших, айдастай болох, өөртөө итгэх итгэл буурах, цаашлаад сургалтын амжилт буурах, нийгмээс тусгаарлагдах зэрэг сөрөг үр дагавартай толгорч байна. Гэвч хүүхдүүдийн олонх нь асуудлаа өөрсдөө шийдэхийг оролдох, эсвэл насанд хүрэчид ойлгохгүй гэж үзэн мэдээлэхээс зайлсхийдэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Хамтдаа илдрээгүй ирээдүйг бүтээцгээе. Бусны бонд дээр багийн анхдагч тэдэн рүү залгаж, нэвтрэх бэлтгэлээ хангахыг тушаав. Тэд хамгийн түрүүнд гайлын шалгалтыг давах ёстой байлаа. Гайлын байцаагч нь бяцаадагдсан хүмүүсийг хорж буй хөлдөөгч рүү дөхөж очиод яагаад ийм хоосон байна? Мөн таньдаг загасчин Анги нам хаацсан юм гэх мэт хотго асуултууд асууна. Багийн анхлагч Хёнжун 2 загас муу баригдлаа. Анги нам өвдсөн интергээд сайхан аргалаад хилээр мөн хуурамч паспорт ашиглан хакердэж амжилттай хил нэвтэрдэг. Энэ хооронд Сан Ү үнэт эдлэгийн дэлгүүрээс Син Хид хүзүүний зүгт авна. NSS-ийн зугаалга руу Син Хи Жон Ин Тэ явах зураа хүчээр баясгалантай юм шиг байвал үнэхээр тийм болох мэт санагдаж буйгаа хэлнэ. Зугаалга хөвчгтэй болж байлаа. Сүжүүн бүр шийтгэлээр Са Ү Син Хи хоёрдыг ажлын хамт олон нь үнсэлцүүлээд авна. Дараа нь Ми Жон нэгэн гунигтай дуудуулан уур амьсгалыг гунигт автуурчихав. Син Хи гаднаа инээсэн ч дотроо маш ихээр шанаж байгааг Са Ү мэдэж байлаа. Са Ү Син Хи хоёр шин дунд нуурын эргээр алхангаа хуучлав. Син Хи түүний хэцүү цагтанд дэрэгдэн байж тэнхэрхтэн тусалсанд талархлаа илэрхийллээ. Тэгээ тэрээр чи цаашдаач миний найз хэвээрээ байна үсттэй гэж асуув. Са Ү дахиад фрэнд зондуулав. Са Ү нөгөөх зүйлдээ өгөх тохиромжтой мөч олсонгүй. Хёнжун босон омордын тагнуучид эзэнгүй агуулгад цугларч зэвсэг хэрэгслээ шалгаж байв. Тэдний нэг нь Хёнжун болон Сүн Хва хоёрдыг урагч хэмээн хуурхаж байгаад Сүн Хвагийн уурыг хүргэн алгадуулна. Хариуд нь Сүн Хваг ширээн дээр шидэж дахин цохихоор завдах үед Хёнжун түүний шанаанд буу тулхан гохыг дарсан ч буу нь сумгүй байлаа. Тэрээр өгөхийг хүсэхгүй байгаа бол зэвсгээл янзал химэн хүүтнэр хэлв. Омордын бусад тагнуучид дургуутсан нийлж Хёнжун руу дайрсан ч тэрээр хялбархан дийлж унгаалаа. Эцэст нь багийн ахтагч гарч ирэн зодооныг зогсоож цаашид хамтран ажиллах ёстой тул ийм төрлийн мөргөлдөөнд дахин гарч болохгүйг хатуу анхааруулв. Сүн Хва дараа нь Хёнжун дээр очиж биеийн зүгээр эсхийг асуув. Хёнжун түүнийг зүгээр орхихыг хүссэн ч яг гах гэж байхад нь гараас нь шүүрн авлаа. NSS-ийн төв байранд Тэсон омордын нэгэн дөрвч ядагдсан тухай мэдээлв. Энэ нь омордынхан Хёнжунаар хийлгсэн ажил байв. Тэгтэл Ми Жон хурдын өрөөнд сандарсаар орж ирж бусан дахь зар сагнуурын хүлгийн багийн гишүүд хулгайлагдсан тухай мэдээг дуулгав.
Сау Тэсэн хоёр хөлөг онгоц дээр биечлэн очиж мөрдөн шалгалт хийсэн бөгөөд нэгэн ойрогцоо зоогийн газрын хяналтын камерт бүлэг хүмүүс бичигдсэн байх ба нэг хүн нь санамсаргүй толгоогоо өргөж камер руу харах мөчөд Саугийн цус цацгашвал болов. Энэ бол Хёнжун байлаа. Пексан ерөнхийлөгчийн зөвлөгтэй коридорт нууцхан тааралдана. Бүсгүй түүнд нэгэн USB атгуулад хэрв омрдынхан цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол өөрөөсөө цөмийн зэвсэг бүтээхээр төлөвлөж буйг дамжуулав. Омрдын тагнуулын дарга Чольёнд удирдагч нь өмнөдтэй уулзахаар босны дуулгаж төлөвлөгөөгөө яргаж чадахыг тушаана. Чольён бүх зүйл биелэн гэдгийг хэлв. Ингээд багийн ахтагч үүрэг хуваарлж Сонхва Хёнжун 2 VIP замыг шалгахаар болно. Гэвч Хёнжун замдаа төлөвлөгөөгөө гинт өөрчлөв. Тэрхүү USB-г зөвхөн NSS-ийн сүлжээгээр нээх боломжтой тул тэрээр Саутэй хамт амьдарч байсан хуучин гэр зүгээ явахаар болов. Азар нууц үгийг санан нэвтэрч Сонхва шууд файл руу нэвтэрч эхэллээ. Энэ хооронд Мижон Саугийн компьютерээс NSS-ийн төв сервер рүү с ижигтэй хандлт хийгдэж буйг мэдэн Синхид яралтай мэдэгдэнэ. Компьютер дээр анхааруулга гарч ирэхэд Сонхвач мөн баригдсанаа мэдээд яралтай явах ёстой хэлэхэд Хёнжун өөр боломж олдохгүйг сануулan эцсээ хүртэл үүсгэр шийдэнэ. Төд удалгүй Синхи болон хамгаалтын баг гэрт нь орсон ч тэд амжаад зүгтчихэж. Тэрхүү нууцлаг хавцсан Пексаны эзэмшдэг нэгэн агуулгын байршид байж таарав. Хёнгью веб камерын бичлэгийн шинжилэн Хёнжунтэй 74% таарж байгааг Сауд хэлсэн ч үүнийг ердөөд төстэй хүн байх боломжтой хэмээн үгүйсгэж яриаг өндөрлүүлэхийг хичээнэ. Энэ зур Чольёны туслах түнд өмнөд рүү нууцаар нэвтрүүлэх уран бүхий чимдааныг авчирч өгөв. Нөгөө талд багийн ахтагч ажиллагааг албан ёсоор эхлүүлж байгааг зарлалаа. Сау Пексан дэлбэхтэй Хёнжуны талаар хэлэх гэж дахин оролцсон ч Мижон саадолов. Тэрээр нөгөөг с ижигтэй ачааны машиныг агуулхаас олсноо мэдэгдэж Пексан шууд л тусгай багийг дайчлах тушаал өгнө. Энэ зур умардынхан зэвсэлдэж дуусаад гахаар зэхэж байлаа. Гэтэл гинт NSS-ийн агуулгыг бүсэж нулимс асгаруулагч хий шийдлээ. Сау тусгай багийг ахтан дотогч дайран орсон ч агуулга хов хоосон байлаа. Харин Хёнсог агуулгын нууц камераар NSS-ийнхнийг хэдийнэ хянж байв. Хёнжун Сауг шууд танилаа. Сау болон NSS-ийн агуулгаас хагас шатсан бичиг баримт зургуудыг олж тэднийг Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг онилж байна гэж андуурах хооронд умардын багийн ахлагч Кандо Чол жинхэнэ байна. NSS-ийн төв байр болохыг багтаа зарлав. Хёнжуны мэдүүдийг ашиглан NSS-ийн хамгаалтын системийг хэдийнэ судалсан бөгөөд хог хаягдлын машинаар доторч нэвтрэхээр төлөвлөнө. Чольён Хёнжунд энэ ажиллагаанд тусалбал Паксанаас өшөө авах боломж олгохоо амзав. Умардын тусгай баг хогны машинаар NSS-ийн зогсоол руу нэвтэрч амжлаа. Хёнжуны дохоогоор Хёнсог машинаас сим гарч хажуугийн шатаар дамжин барилга руу нэвтрэн хамгаалтын системийг эвдэхээр ажиллаж эхлэв. Машинаас хинч гарахгүй байгаад с ижигсэн харуулууд шалгахаар очоод ахтагч Кан болон Хуан Сүүнар тэднийг буудан хүнэлээ. Хёнжун захилгаан шатны био танигт системийг давах боломжгүй сануулсан ч Хёнсог өөр нэгэн гарцыг олж харуулснаар тэд дотогш дайран орлоо. Террористүүд дэлбэрэлтхийн нэвтрэхэд төгшүүрийн дохиод уурсан ч унтарч архина. Хамгаалтын ардныхан мэдэгдсэн боловч бүх холбоо таслагдсан байлаа. Харилцаа холбоогүй болсон хамгаалагчид тулаанд орж эцсийн амьсгалаа хүртэх тэнцсээр бүгд ам үргэдэв. Мижон хяналтын камерыг холбож чадсанаар NSS-ийн ажилтнууд доор болж буй аимшигт буудалцааныг дэлгэцээр харан цочирдцгооно. Харин Синхи цахилгаан шатнаас бууж ирээд алагдсан хамгаалагчийг хармагцаа бууга гаргав. Хяналтын төгд энх замбраагүй байдал үүсч ажилтнууд зүхтхийг оролдогч умардынхан тэдний хүчээр өвдөг сөхрүүлэн барьцаална. Харин Мижон толгойдоо буу тулгуулсан ч серверүүдээ хамгаалахаар зогсолтгүй хичээсний эцэст Enter дарж амжив. Үүнийхээ хариуд тэрээр буугаар толгойдоо цөхөлж унслаа. Энэ үед ерөнхийлөгч халдлагын аюулыг үл тоон хурлыг цустахаас татгалзаж бүх зүйл Пексаны төлөвлөгөөний дагуу өрнө. Хил дээр Пексан зөвлөх хон нар Чольянтай уулзах бөгөөд Пексан уран агуулсан цүнхийг саадгүй нэвтрүүлэхийг зөвшөөрлөө. Синхи тусламж дуудахыг оролцсон ч бүх холбоо тасарсан байлаа. Эцэст нь агаар жуулкын хоолоогоор мүлхэж хамт олноо буу тулгуулан байгааг нь харан цочирдно. Энэ үед Сонхвасын хийгийн сүлд ахуулсан зургийг нь Хёнжуны нүдийг хариуж байгаад нууж орхив. Хёнсог сервер гацсныг мэдэгдэхэд энэ нь Мижоны ажил гэдг нь тодорхой болов. Мижон кодыг тайлхаас татгацж, Жүнгийн зөвхөн өндөр албан тушаалтанд үүнийг нээж чадна гэж тайлбарлана. Ахлагч Кан уурлан Жүнгийг буутах гэж далаахад Хёнжун түүнийг зогсоон. NSS-ийг хамгаалтын системийг ажилуулсан бүтэн төгжиж, дайснууддаач нөхдөдөөж нэмэгт цаг хожиж өглөө. Энэ зур Синхи серверийн утсуудыг холбож, Сау руу залгаж, NSS хадгалаад үрдсэнийг мэдэгдсэн ч Хёнсог түүний байршлыг тогтоон алуулахаар хүмүүсээсээ явуулна. Сау мэдэг сонсоод багийнхнаа авч яралтай төв байр руу хөдлөв. Хёнсог серверийг нээж чадахгүй байсан тул ахлагч Кан болон бусад төлөөлөгчид R&D өрөөрөө шууд дайран орж Сефи хүчээр нэхэр яв. Тэрээр Хёнжун, Сонхва хоёрыг барьцааны хүмүүсийг манаж үлдэхийг тушаажээ. Харин Синхийг мөрдөж байсан нэгэн төлөөлөгч Хёнгюгийн забарторд орж ирэв. Цагаан бүтээдэг доор хөдлөнгөө хэвтэх Хёнгюг тэрээр үхсэн гэж андуурав.
Гэвч Хёнгю ханиадгаж орхисноор баригдах тэр мөчөд Синхи араас нь дайрч ширэм үзэгдсэний эцэст Синхи түүнийг хөнөөж чадав. Хёнжун бодомжийг ашиглан Паксаны өрөө рүү нэвтэрч хууч авсан хурууны хээг ашиглан NSS-ийн топ нууцлалтай мэдээллийн санд нэвтэрч чадлаа. Тэр хооронд RED өрөөнд Хёнсок Сэфиг нээхээр ажиллаж байв. Багийн гишүүн хамгаалтыг унтраагаагүй байхад Сэфиг барьж газар дээрээ өндөр хүчтэй цохиулан үхтгэх юм уу? Хёнсок дахин оролцсны эцэст аюудгүй болгож Хвансу Сэфиг нээн нэгэн нууц төхөөрөмжийг авлаа. Сау багийн хамт NSS-ийн гадна ирсэн ч Хёнжуны идэвхжүүлсэн хамгаалтын систем тэднийг доторч нэвтрэх боломгүй тул хаалгыг дижблэх тушаал өгөв. Хёнжун нууц мэдээллийн санд нэвтэрч хайж байсан файлаа USB-д хуулж амжив. Яг гарах гэтэл ардаас нь бүү хөдөл гих таних дуу сонсогдно. Эргэж хардал Синхи түүн рүү буу тулган зогсож байлаа. Хөрхи Хёнжун нүдэндээ ч итгэсэнгүй. Багтаа байгаа Хёнжуны таниагүй Синхи түүнийг бууга хаяхыг шаардав. Хёнжун түн рүү дөхөхийг оролцсон ч Синхи алхам чухарсангүй. Яг энэ мөчид Синхигийн араас өөр нэгэн хүн гарч ирэхэд Хёнжун хамгаалан буудаж унгав. Харин Синхи Хёнжуныг буудаж унгав. Синхи түүний багийг нь хуулах гэж дөхөж очлоо.